За сайн байцгаана уу. За мэрэгсэн зөвлөх, тэргүүлэх зэрэг горилох, сунгах одоо шалгалтын одоо материалыг бүрдүүлэхэд бол одоо маш хялбар болсон байна. За энэ дээр одоо би жишээ болгож үзүүлье. Шалгалт цэг Mace Ziggyman гэдэг ийм сайт байна. За ингээд энэ дээрээ шууд биччихье. Шалгалт цэг Mace Ziggyman гэдэг. За ингээд оронгууд энэ сайтн дээр нүүр хуудас. За бидний тухай энэ холбоон дээр одоо барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэрэгжил дэвшлүүлэх, зэрэг олгох одоо ажлыг зохион байгуулж байгаа. За холбоотууд маань харагдаж байна. За энэ дээр бол сайтын тушаал, чиг үүрэг гүйцэтгүүлэх гэрээн байна. За мэдээлэл хэсгээр шалгалтанд бүртгүүлэх заавар, за зэрэг дэв болгох дүрм, за бидалтын багц цаг тооцох тухай журам, за урьдчилгаа, за энэ зөвлөх зэрэг горилж байгаа хүмүүс одоо эхлээд нөгөө нэг шалгалт өгөөд шалгалтынхаа дараа сэдв авдаг. За тэр эрфрат хамгаалах талаар бас мэдээлэл орсон байна. За энэ дээр бол ингээд C зургаа ингэж оруулна гэдэг зааварчилгаа байна. За манай инженерүүд бол яг энэ сайт руугаа ороод мэдээлэл харах юм бол айгүй гой тодорхой ойлгомжтой болцсон байна шүү. Сургалтын төлөвлөгөө нь байна. За шалгалт гэж ороод шалгалтанд бүрдүүлэх материал гэдэг байж байна. За мэрэгжлийн зэрэг олгох, сунгах, шалгалт өгөх өргөдөл буюу одоо хүсэлтийн маягт байна. Иргэний үнэлэхний хуулбар, за нийгмийн даатгалын лавлага сүүлийн 3-5 жил энэ бол ийм Монголиогоос татаад авчина. За 3-4 хэмжээтэй зураг. За энийг бол одоо энэ зургаа бас юу яахгүй л нөө заавал файлаар авах шаардлагатай. Яагаад гэвэл энэ маань одоо гэрчлэгэн дээр чинь хэвлэгдэх зураг учраас бас нэлээд ач холбогдол өгч ахуулаарэ. Манайхан бас зарим зүгээр Facebook-ийн зургийг хуулаа явуулцдаг. Тэгж бас болохгүй. За мэрэгжлийн дипломны хуулбар бол мэдээж байна. За гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс бол баталгаатай орчуулга. За тэгээд Монголиа дээр бол дипломны дээд боловсролын лавлагыг бас татаад авчдаг байгаа. За энийхээ хавсралтыг оруулах ёстой юм байна. За мэрэгжил дэвшлүүлсэн сургалтын гэрчлэгээний хуулбар буюу багц цаг тооцсон сургалтын гэрчлэгээ гэж байгаа. За зэрэг горилж байгаа инженерийн хувьд бол гэрчлэгээний хугацаа хамааралгүй байдаг. За сунгаж байгаа нөхцөлд бол гэрчлэгээний хугацаа хамааралтай юм билээ. За бүтээлийн тайлан гэдэг дээр энэ загварын дагуу одоо ямар ажил үйлчлэгээнд оролцсон тэр мэдээлэлүүдэд оруулаад зөвлөх, тэргүүлэх төсөвчин инженерээр баталгаажуулнаа. За нэгдүгээр хувилбар нь аж ахуйн нэгжийн одоо захирал удирдлага, хоёрдугаар хувилбар нь тухайн хүрээний 2-оос доошгүй зөвлөх инженерээр баталгаажуулах шаардлагатай. За сунгах мэрэгчлэнүүдийн хувьд одоо өмнөх сонголт авсан одоо зэрэг авсан зэргийн гэрчлэгээнийхээ хуулбарыг оруулах юм байна. За мэрэгжил одоо дэвшлүүлсэн тайлан гэдгийг бол загвар 3-ын дагуу бэлдэж оруулах нэ. За тэгээд мэрэгжлийн зэрэг сунгах мэрэгчлэнүүд бидалтын багц цаг, мэрэгсэн зэрэг сунгах мэрэгчлэнүүд 5 багц цаг хангасан байх шаардлагатай. Зөвлөх зэрэг сунгах мэрэгчлэнүүд 10 багц цаг. За тэгээд шалгалтын хурамч буюу 80,000 төгрөгөөр шилжүүлсэн баримтаа авсрах чинь. За энэ баримт төлбөр төлөх данс нь бол энд байна. За энэ хүсэлтийн маягт бүтээлийн тайлан, мэрэгжил дэвшлүүлсэн тайлангууд ингээд татаад авчиж болохоор шүү. За энэ дээр одоо би өөрөө жишээ болгоод мэдээлэл оруулъя. За би бол одоо зөвлөх, тэргүүлэх, горилох гэж оруулна. За энэ дээр регистрийн дугаараа бичлээ. За миний хүрээ 2-1 хүрээ. Угсрал засвар үргэлжлүүлэх гээд. За ингээд нэвтрээд оронгууд яг хөө том хэмжээний файл бол энэ дээр компрессор ашиглаад багасгах юм байна. За нэгдүгээрт өргөдөл иргэний өмнөх гэж байна. За миний хувьд бол за одоо ингээд өөрийнхөө файлуудыг бол ингээд new file гэж байгаа.
зөвлөх, зэрэг горилох материал гээд ингээд дугаарлалцсан байж байгаа. Яг материалуудаа бэлдээд бүгдийг PDF болгоод ингээд дугаарлаа татгалцна. За тэгэнгუутаа би одоо өргөдөл гэдэг дээр одоо файл руугаа орлоо. Өргөдлөө бол ингээд би бичээд бэлтгэсэн байгаа. За ингээд энэ өргөдлөө бичлээ. Иргэний үнэлгээний уулбараа орууллаа. За C зураг. Энэ C зургийг бол ингээд 3 4 зураг JPEG-ээр байгаа. За нийгэм даатгал төлөлтийн лавлгаа байна. За энэ бол ингээд сүүлийн 3 жилийнхаа ингээд оруулчихна. За дипломын хуулбар гэж байна. За дипломын хуулбарын мэдээлэл ингээд оруулчихна. За бүтээлийн тайлан гэж байгаа. За бүтээлийн тайлан дээр бол ингээд баталгаажуулсан байгаа. Энийг бол ингээд файлаар нь оруулчихна. За мэрэгсэн зэргийн гэрчлэгээний хуулбар. За мэрэгсэн зэргийн гэрчлэгээний хуулбар бол ингээд апплод хийгээд оруулчихнаа. За тэгээд энэ за бидалтын багцаг тооцох тодорхойлолт байж болно. За энийг бол оруулчихна. За мэрэгшил дээшлүүлсэн сургалтын тайлан гэж байна. За энэ сургалтын суусан мэдээлэлээ бүгснээ оруулаад энэ төлбөр төлсөн баримт гэдэг дээр за ингээд нэг төлбөр төлсөн баримт байна. За ингэж оруулаад илгээх товч. За энэ гэрчлэгээний хуулбар ороогүй байна. За орчлоо. За ингээд илгээх товчд орчихно. Таны файлыг хадгалж байгаа тул төр хүлээнэ үү гэж байна. За энэ маань ерөнхийдөө нэг 30-40 секунд хадгалаад цаанаа ингээд бидний материалыг хүлээгээд авчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нэг цөөхөн идэхэн материалуудаа бэлдээд холбогдох хүмүүсээрээ баталгаажуулаад PDF болгоол за тэгээд оруулчихж байгаа тохиолдолд айгүй одоо өргөдлийг бол айгүй хурдан одоо хүлээж авч шийдвэрлэж байна. За ингээ баярлалаа, бид таны хүсэлтийг хүлээн авлаа гэж байна. За ингээ регистрийн дугаараа оруулаад хүсэлтээ хүлээж авсан эсхийг шалгана уу гинэ. За ингээ нүүр гэж ороод хүсэлтийн төлөв шалгах, регистрээ бичлээ, хүсэл шалгах гингүүд саяны илгээсээ огноо гэд ингээд харагдаж байна. A few moments later. За ингээд мэйл ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Монголын барилгын инженеруудын холбооноос таны ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч бүртгэл баталгаажуулсан байна гэд 17 цаг 20 минутанд мэйл ирсэн байна. За ингээд би одоо сайт руу орж бүртгэлээ харъя. За энэ дээр хүсэлтийн төлөв шалгах гэд регистрээ оруулаад хүсэл шалгах гэдэг дарангуут илгээсээ огноо 10 цаг 30 минут. За барилга боломжийн угсралтын ажлын хүрээ, барилга боломжийн угсралт засварын ажлын хүрээ хүсэлт хүлээн авсан гэдэг статустай байна. За одоо ингээ хүсэлт хүлээн авсан учраас шалгалтын хуваар хизээ шалгалтанд орох уу гэдгийг бол имэйл болон мессежээр бол давхар илгээд юм байлээ. Тэгэхээр одоо шалгалтандаа сайн бэлдээд шалгалтынхаа хуваараас хоцрохгүй байх шаардлагатай. За ингээд та бүхэнд амжилт хүсье.